штэ одоо та бүхэндээ юу үзүүлэх вэ гэхээр мэдээж бохир нүх зохилт. Юу ч яриад байгаа юм те. Солиотын те. За одоо энэ хүн мангаг уншиж үзүүлье. Шүтээ угааж байна. Чи ердөө хагас мангас болсон байна. Тийм үртлөө почигийн дэрэлтийг чадсан чи гайхалтай гэхдээ л дутуу байна. Зөвхөн би чиний мангас үчиг бүрэн гаргаж чадна. Чи намайг бэлдэх юм уу? Бодлын хүчээ заах юм уу? Үгүй бодлын хүч тулааны урлагийн оронд би чамд мангас болохын нууцыг заая. Тэгээ чиний хувирлыг хурдсгана. Чи хүний хувьд үхлийг олон дахин давж гарах ёстой. Ингэхдээ би сэтгэл чинь туйлын бэрх давааг давна. Амархан сонсогдож болох ч гэлээ маш хэцүү учраас үгчж болно. Давсан гарсан олон хүн оюун ухаангуу дахид сайжрах боломжгүй дундаж эмчт болдог. Гол нь чамд төгс тохирсон хамгийн хүнд нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хэдэн удаа хийж үтсэн юм шиг яриад байх чинь. Жишээ би мангас хүмүүсийг тоймгүй олоодаа тамалсан. Мангас болох одоо амархан. Гэхдээ өөрчлөлтөнд тухайн үний анхны авьяасаас сэтэрдгүй. Би өсөлтийн хязгаарыг давах арга маш их хайсан. За тэгсэн чинь мангасуудыг өөр хооронд нь идүүлж, цус шилжүүлж, дамжуулан суулгаж, үржилт оруулж, өвчин шаналлыг нь мэдрүүлсэн. Уур хулинг нь бадрааж төсөөлж чадах бүхнээ дуршсан. Тэгээд үхлийг даван гарвал ахиж болдгийг мэдсэн. Ингэснээр үлэмж сайжирдаг. Зарим туршилтыг туул айлуугийн төвшөнд маш төгсөн ч ихэнх нь хүрэлгүй үхэж уул аваа шиг их бүтлгүйцсэн. Гэтэл би анх удаа амжилт гаргасан. Уучлаарай та хүн төрлөөс салсныг анзаарлаа. Одоо ч гэсэн та галзуурхийг хүсэж байна. Тэгж би мангасын хаан Рочийг бүтээсэн. Гэтэ чиний чадамж хав илүү. Дасдаг чааныг тисэж гарснаас чиний хүч бүр сайжирсан. Чиний мангасын өвөрл тогтвортой өгнөж итгэмээргүй хүчтэй болсон байна. Миний завраар бэлдэх юм бол Рочи эзнээс илүү гарах боломжтой. Тиймээс надтай хамтар. Тэгээд баатруудыг үгүй чадах хамгийн хүчрхэг мангас бол би мөрөөдөлд чинь туслая. Надад чиний тусдам хэрэггүй. Зүгээр намайг тавиа орхиж үз. Миний анхаарал төрсэн цагаас хойш чамд татгалзах эрх үлдээгүй. Дээрээс нь ихэрхэж хардаг хүмүүсийг үзэн яддаг. Тэднийг татаж унахыг хүсдэг. Гэхээ хөдөлж чадахгүй байж ийм бардан байх гэж. Би бодлын хүчийг ашиглаж байгаа. Миний хүч хуй салхи шуургыг дүүсэхээс ч илүү. Гэвч би багаар үнд чинь тасчихлаа. Чи яаж хөдлөөд байна вэ мэдэхгүй. Зүгээр тус хөөрсөн байх. Тасан зогсох чадвар нь гайхалтай юм. Үгэндээ оруулж сурахад хүнд байх нь дээ. Тэгвэл чамайг өвдөлтөөр сургаад үгүй. Чиний хүч юу ч биш юм. Мангасуудын холбооны чинь төлөвлөгч шалихгүй. Чи нэг удаа нэг л үйлдэл хийдэг юм байна. Тиймээс би дайралтаас чинь суларч эцсийн мөчт хамгаалж байна. Намайг яаж ч чадахгүй бодлын хүч чинь нулээ алга. Хаха. Энд байгаа дорой мангас гэвэл чийл байна. Над чи гоцныг нэг сургах чадал чамд байхгүй. Ангийн цаг боллоо. Баатрууд ирж байгаа болохоор намайг цуцааж болохгүй. Би хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй байна. Тиймээс та энийг зохицуулах уу? Орооч эзэнтэй. Чи юм уу? Амжилт хүсье. Ямар ч юмтан бэ. Орооч эзэн тэр надад хэрэгтэй шүү дээ. Тиймээс бити ядлаарай. Босоод ирэх байлгүй дээ. Яаж юм шатран байдаг вэ? Гэхдээ хамаагүй. Орооч эзний өвөр бол мангас суулгаад авсан анхны чадвар нь. Өвөр нь маш уян хурдан өснөөрөө удирдахаас гадна хол сундаг маш хүчтэй. Зүгээрээ угаасаа миний би жоохон нөхтэй болчихсон байгаа. Хараач оройц эзэн дайрч байна. Халдаг чи эсрэгүү.
Гара улам хурдан болж байна. Гара улам хурдан болж байна. Ядлахны тулд дамбалтай тавьж болохгүй. Өөрт чадвал амин цэг нь хүнтэй адилхан харин ч бүр том байгаа. Өөцөц. Залгичлаа. What the fuck юу болоод байна вэ? Юу гэж яг миний хэлснийг хэлж штэ. Just what the fuck юу гэж навшин вэ? Өө эхлээд нохоод ирсэн одоо торхоо юу да? Oh shit. Тэр асрын халууныг хэлбэрхэн төсөж байна. Зодтолтоод байгаа муу зодтоод байгаа мөрөө чи эзэм бол туйлын дээд хүчтэн одоо чи түүний хаан ч хүрэхгүй хурдан бууж өг бити нээдрүүгээд бай би бол авьяастан тиймээс нэг дайралт надад хоёр нөлөөлөхгүй одоо намайг яахыг харж бай энэ амтэн хүчтэй юм гэхдээ мангасын хаан байхад нэг зүйлийг дутуу мэдрүүлж байна юу дутуу гэж байна айдас хангалттай амир биш юм байна харин би чамд айдас гэж юу болохыг зааж өгье рочи томч гэлээ надад чадвар бий. Одоо айцыг мэд. Үгүй л хүтэ миний өрөлтийг дуурайж чахлаа. Чи ганц өөрийгөө гол савьястан гэж бодоо юу. Ороо чи хөдөлгөөнийг нэг хараад л дуурайж чадна. Чи дөнгөж сэтгүүнийг сайжруулж чахлаа. Хүснээс чинь айдас мэдрүүлээд өгье. Төө ганцаараа тулааны урлагийг сурсан гэвөө. Тийм бол дуурайсанд баярлалаа. Бүр амар болчихлоо. Тийм харамсандаа. Цэвэр ариун сэтгэлтэй хүн зовлон дамархан зөвхөрч сэтгэл зай үүсдэг цаг гарган тархич ууганаа. Олон нус зэвсэг байх тусмаа баатруудын албан дээд түвшний баатруудаас ч хүчтэй зэвсэг байж магад. Ялч хүндээс юм дуулцсан даа гинт чимээг болчих чинь